Нисдэг Голланд буюу үхэл тархич хөлөг онгоц. Карибын тэнгисийн дээрэмчит кинон дээр гардаг Дэви Джонсын Дачмын хөлөг онгоцыг эрт нэгэн цагт далайд хөвж байсан Нисдэг Голланд хэмээх бодит хөлөг онгоцноос сэтвэлсэн гэдэг. Нисдэг Голланд гэж эрэгт хүрч чаддаггүй далайгаар үрд тэнүүчлэх хувь тавилантай домогт хий үзэгдэл хөлөг онгоцыг нэрлэдэг билээ. Далайчдын дунд Нисдэг Голландын тухай домог бүр 15 дугаар зууны үеэс тархсан гэдэг. Энэ домгийг дундад зууны Европын далайчид бүгд мэддэг байсан бөгөөд усны гадаргуунаас дээгүүр тэнгэрт хөвөх Нисдэг Голландтай таарсан ямар ч хөлөг онгоцонд заавал нэг аюул нүүрэлдэг, түүнтэй таарахыг муу ёр гай дагуулах шинж тэмдэг гэж үзэн ихэд эмээдэг байжээ. Домогт өгүүлснээр Голландын ахмад Филипп Ван дер Декен 1641 онд энэтхэгээс нутаг руугаа буцахдаа нэгэн залууг эхнэртэй нь хамт онгоцондоо суулгажээ. Үзэгсэлэн технэрт нь ухаангүй дурласан Филипп Ван дер Декен тэр залуугийн аминд хүрээд бүсгүйд гэрлэх санал тавихад уу гашууд автсан эмэгтэй хөлөг онгоцноос хөлгүй их ус руу үсрэн амиа хорлсон гэдэг. Энэ үйл явдлын дараахан хөлөг онгоц Африкийн өмнөд хошууг тойрч байх үед далайн хүчтэй шуурга дэгджээ. Нүгэл үлдсэн ахмадаас нь олж далайн эзэн ийхүү хэлгэнлээ гэж далайчид бухимдаж хөлөг онгоцны залуурч шуурга намжтал ойр хавийн бомбтод зангуу хаян зогсохыг санал болгосон аж. Гэвч ахмад Ван дер Декен үүнд хэлэгнэн тушаалыг нь биелүүлэхээс татгалцсан хэд хэдэн далайчныг залуурчныхаа хамт удан алжээ. Ахмад болон үлдсэн багийнхан өршөөлгүй далайн шуургатай бүтэн цаг гаруй тэмцсэний эцэст сая нэг шуурганаас мэд малтарч чаджээ. Гэвч хөлөг онгоц ёроолороо хадан цохоо мөрөгсөн байсан тул аажмаар живж эхэлж байгаа нь илт байлаа. Нэгэнд төгсгөл ойртсныг мэдсэн агаад үхэхэд бэлэн биш байсан ахмад уурсан хэлэгнэж би ертөнцийн төгсгөл ирсэн байлаач энэ хошууг тойрон аялсаар л байх олон хэмээн чангаас чанга заналтай наргагүй хашгирсан гэдэг. Тэрээр ийм зөрүүдлэн хүчтэй шуургыг сөрж аяллаа үргэлжлүүлснээр далайн эзнээс шийтгэл хүлээж далайчдынхаа хамт үхшгүй мөнх болсон ч эрэгт хүрэх тавилангүй үрд далайгаар тэнүүчлэх болсон гэдэг. Мөн өөр нэгэн домогт Нисдэг Голланд хөлөг нэгэн удаа далайн чөтгөртэй таарсан агаад ахмад Ван дер Декен багийн гишүүдийнхээ хамтаар хил хязгааргүй мэт үргэлжлэх далайн усанд өн мөнхөд аялж 10 жил тэнгис далайд байж ганцхан өдөрт их газар дээр гарч байхаар харагдсан гэдэг. Өдөр бүр нэгэн хэвийн өнгөрч эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх далайд хөвнө гэдэг үнэндээ там байлаа. Гэвч далайн чөтгөр Нисдэг Голландын ахмадыг хараалаас ангижрах цорын ганц боломжийн хамтаар үлдээсэн юм. Энэ нь юу вэ гэвэл энэ бол бүсгүй хүний хайр сэтгэл билээ. Ганцхан бүсгүй хүний хайр л Нисдэг Голландын ахмад Ван дер Декенийг болон багийн гишүүдийг нь хараалаас ангижруулж чадах билээ. Тэр үеэс хойш далайн шуурга болж аянга цахилгаан гялс их тэрэл агшинд тэнгэрийг зүсэн буух их аянганы гэрэлд Нисдэг Голланд үзэгддэг болж өөртөө тарсан хөлөг онгоцуудад гай зовлон авчирдаг болсон гэлцдэг. Нисдэг Голландтай учирч сүрэлд орсон сургаггүй алга болсон багийн бүх гишүүд нь учир битүүлгээр амь насаа алдсан хөлөг онгоцны тухай яриа цөөнгүй байдаг. 1835 онд Горны хошууг тойрж явсан Британий байлдааны хөлөг Нисдэг Голландтай гинэт таарчээ. Багийн гишүүдийн ярьснаар чанха үүдөөс нь ирж явсан тэр хий үзэгдлэн онгоц гинэт гарч ирсэн шигээ гинэт алга болсон гэдэг. Нисдэг Голландтай тааралдахад багийнхан бүгд ухаан алдтлаа айцгаав. Хэдэн өдрийн дараа 5 усан цэрэг тэнгист унаж 6 дахь далайчин шураг мопон дээрээс унаж амиа алдаж ахманд нь амиа хорлжээ. Хөлөг Тасманы Хобарт бомбдод очиход үлдсэн хүмүүсийн дийлэнх нь хумхаа өвчнөр амиа алджээ. Уг хөлөгтэй тохиолдсон явдалд ямар нэгэн даалтын хар хүч нөлөөлсөн тодорхой байжээ. 1913 оны 10 дугаар сард галт газрын баруун эрэгт хамаг даруулаа босгон хурдалж яваа Английн нэгэн хөлөг үзэгджээ. Түүний хажуу талд Марлборо гэсэн нэр байгааг арай гэж олж харсан байна. Нутгийн засаг захиргааныхан хуучны архиваа ухаан судалж Марлборо хэмээх даруулт хөлөг 23 жилийн тэртээ Шинэ Зеландаас гарч Англиг зорин яваад сургаггүй басныг олж мэджээ. 1890 оны 10 дугаар сард Английн Марлборо нэртэй хөлөг онгоц Шинэ Зеландаас Англи хүрэхээр гараад хэд хоногийн дараа задгаа далаад нэгэн үл таних даруулт хөлөг онгоц чанх өөдөөс нь хөвж явахтай таарчээ. Онгоцны ахмад Стэмптон залуурчиндаа чиглэлээ өөрчлөхийг тушааж хөлөг онгоцны мөргөлдөхөөс зайлсхийхийг оролдсон боловч өөдөөс нь ирж явсан хөлөг онгоц мөн л чиглэлээ өөрчлөн хөвөв. Марлборо хөлөг болон үл танигдах хөлөг онгоцны хоорондох зай яах ихийн зургийн ойрцоор мөргөлдөв. Гэтэл хинч үнэмшмээргүй сонин зүйл болох нь тэр. Марлборо нөгөө хөлөг онгоцны дундуур яг л үл манан нэвт гарах мэт яваад өнгөрчээ.
Энэ хачирхалтай явдлаас нэг хоногийн дараа Марлборо хөлгийнхэн учир битүүлгээр өвдсөөр багийн гишүүд бүгд нас барсан байна. Хожим Марлборо хөлгийн тавцан дээр гарсан хүмүүс үдсэн зүйлдээ үнэхээр их баламгджээ. Хөлгийн багийнхан бүгд байр байрандаа байсан ч багийнхан гих юм байсангүй. Бүгд хуучирч мууцсан хувцастай арга яснууд байсан гин. Онгоцны Ахмад Стэмптон энэ тухай хөлгийн тэмдэглэлд маш тодорхой тэмдэглэсэн байсныг олж уншжээ. Марлборо хөлөг онгоцтой таарсан тэр хий үзэгдлийн хөлгийг яа харахгүй нисдэг голлоонд байсан гэж далайчид үздэг. Үүнээс 35 жилийн дараа Шинэ Зеландын эрэгт бас нэг эмгэнэлт явдал давтагдав. 1948 оны 2 дугаар сарын 8-нд Шинэ Зеландаас гарсан Голландын Ураны Медан хөлөг онгоц мөн л задгаа далайд хий үзэгдэл онгоцтой таарч аюулын тохио өгчээ. Холбооч нь тусламж дуудан Ахмад болон бүх офицерууд өглөө. Ганцхан би амьд үлдлээ. Би өхөж байна гэсэн үйлбэрт амжуулжээ. Хэдхэн цагийн дараа хөлгийн тавцан дээр аврагчид нас орсон Ахмад залуурын дэргэд байгаа штурмэн өрөөндөө үхсэн усан цэргүүдийг олов. Нас орсон хүмүүсийн биед ямар нэгэн шарах сорив байгаагүй ч бүгд л маш их айсан царайтай байлаа. Сүүлд задлан шинжилгээ хийж үзвэл бүгдээрээ зүрх нь гинэт зогссноос олж үхсэн байжээ. 1997 оны 10 дугаар сард Мексик гаралтай нүүрсний магнат Дональд Дьюкс, эхнэр Сьюзи, 19 настай охин Маргарет мөн багийн гишүүдээс бүрдсэн 9 хүний хамт хувийн Пола Бэр хөлгөөрөө Карибын тэнгисээр аялж явжээ. Хөлгөн захиалгаар хийгдсэн орчин үеийн багаж хэрэгслүүдээр тоноглогдсон маш хүчтэй радио холбооны хэрэгсэлтэй байсан гин. 8 дугаар сарын 29-нд тэд Сан Салвадороос 110 км зайтай Багамын арлуудын орчимд аялж явтал цэлмэг тэнгэр гинэт харанхуйлж хүчтэй аянга цахилгаан цахиж ширүүн аадар бороо орж далайн шуурга дэгдэв. Баруун хойноос салхилсан хүчтэй шуурга давлгаатай байсан болохоор даруулт хөлөг бараг жолоодлогогүй болоод байжээ. Хөлөг хэдийгээр их хүчтэй хөдөлгөөртэй байсан ч шуурганд хөөгдөн их хол явжээ. Төд удалгүй тэнгэр дахин цэлмэж хүчтэй хар салхи гинэт намдав. Хөдөлгүүр урдын хэмнэлээрээ ажиллаж эхэлжээ. Даруулт хөлөгч чиглэлдээ буцаад орсон байна. Хөлгийн багийнхан ч зорчигчд ч тийм зүйл хизээч хараагүй байжээ. Энэ явдал ямар нэгэн учир битүүлэг шалтгаантай байлаа. Гинэт харуул зогсож байсан усан цэрэг хашгиран хамдаа манай хөлгийн өөдөөс нааша чиглэн яваа нэг хөлөг хараглаа гэж хашгирахад хүмүүс бүгд тавцан дээр гүйлдэн гарч ирцгэн тэр зүг харжээ. Эртний гэмээр нэгэн даруулт хөлөг шууд тэднийг чиглэн яваа харагдав. Хачи юмда ийм хөлөг хийхэ байлаа 400 жил өнгөрч байна шүү дээ. Хаанаас гараад ирсэн хэрэг вэ? Арай тэнгисийн музейгээс гараад ирмээргүй юмда гэж Ахмад өгүүлжээ. Энэ хооронд өнөөх хөлөг тэднийг чиглэн хар хурдаараа айсвэ. Итгээд хачин хувцастай хүмүүс тавцан дээр нь божигналдаж байгааг харж болохоор ойртов. Тэд ч гэсэн Америкийн хөлгийг хараад гайхаж сандарсан бололтой. Гэтэл хөлгүүдийн хооронд гинэт их усан баг нь хуйларч басаад өнөөх хачирхалтай хөлгөн онгоц агаар мэд замхран алга болжээ. Бүгд гайхахад усан цэргүүдийн нэг нь болох Генри Хор өөр цаг хугацааны үеэс ирсэн хөлөг байхаа. Тэгээд тийшээгээ буцаад явчихлаа гэж хэлснийг Америкийн физикч Осборн тайлбарлахдаа энэ бол Эйнштейний харьцангуй онолын баталгаа байна. Тэдний ертөнцийнхэн манай ертөнцийн цаг үедээ заримдаа таарч давхцаад тийм зүйл харагддаг байж болох юм гэжээ. Энэ удаа Азар Поло Бэр хөлгийн багийнхан Азар эндэлгүй буцан иржээ. Эрдэмтэд Тэнгэрийн хаяанд далайн гадаргуунаас дээгүүр хөөх нисдэг Голланд хөлөг онгоцыг ердийн зэрэглээ гэдэг. Агаар мандлын доод хэсэгт өөр хэм болон даралттай агаар хоорондоо тулахад толь мэд тухайн хөлөг онгоцны дүрс агаарт тодордог. Гэхдээ тэрхүү хөлөг онгоц бодит байдлаас нэлээд өөрөөр харагддаг учраас далайчид өөрсдийн хөлөг онгоцоо танихгүй өнөөх нисдэг Голланд хэмээн эндүрдэг гэжээ. Ийм зэрэглээг далайчдыг хуурдаг шидэт шулам Морганагийн нэрээр Фата Моргана гэж нэрлэдэг. Гисэн хідээч өнөө цагт ч далайчид энэ үзэгдэлтэд таарахыг сайн юмд хүрэхгүй гэж үзсэн хэвээр.